Шинэ 7 хоногийн мэндийг хүргэе бас улс тунхагласны баярын мэндийг хүргэе эрхэм мөндөд шигтгэгийн үзэгчтэй. Монгол Визийн мэдээний хамтнаас бэлтгэн хүргэдэг шигтгэн энтертайнмент мэдээллийн хөтөлбөрийн өнөөдрийн дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн дугаар үзэгч та бүхэнд маань Өмнөд Солонгосын суперод Lee Byung-hunны талаар, Куб улсад болж байгаа нохон шоуны талаар, тунгуудахгүй болох шинэ жилийн баяр зориулсан Санта Клаусуудын талаар болон Rolling Stones хамтлагийн тоглолтын талаар хүлээн авч үзээрэй. Бид мөн өнөөдрийнхөө онцлог хүнээр Холливуудын алдар жүжигчин энедмийн киноны мастер Jim Carrey-г сонгосон байгаа. Та бүхэн тухлан сууж таалан сойрох нь. Дахиад Rolling Stones хамтлагийн тухай мэдээлэл сүүлийн үед тасрахгүй байна. Тиймээс ч манай өнөөдрийн хөтөлбөрийг дахиад RS-ийн эхлүүлж байгаа. Тэд 50 жилийнхээ он хүрээнд сайхан шинэхэн клиптэй болсон бол харин энэ удаад төрлөх Лондон хотоор өөрсдийн аялан тоглолтыг үргэлжлүүлжээ. Арена 2 цэнгэлэхэд болсон тоглолтод хамтлагийн хуучин гишүүд нэгдснээрээ их онцлогтой болсон байна. Лондонтой холбоотой бас нэгэн мэдээлэл бидэнд байна. Өнгөрсөн амралтын өдрөөр Лондонгийн худалдааны гол бус Оксфордын гудамжинд машингүй өдрөлөг болж Зул сарын худалдаа эхэлжээ. Энэхүү арга хэмжээнд Английн хүүгүүдийн McFly хамтлагийнхан нээж эхлүүлсэн байна. Rolling Stones хамтлагийнхан 50 жилийн он хүрээнд олон ч аялан тоглолт хийж байгаа билээ. Парист болсон тэдний тоглолтод үеийн шүтэн бишгчтэн зуглаж халуун дотноор угтан авч байсан. Тэгвэл Rolling Stones-чууд энэхүү аялан тоглолтоо төрлөх эх орон Англи тэр дундаа Лондон хотоор үргэлжлүүлж байна. Өнгөрсөн нямгарагт Лондонгийн Arena 2 цэнгэлт хүрээлэн болсон тэдний тоглолтод R&B дуучин Mary J. Blige, рок гитарчин Jeff Beck нар оролцжээ. Лондонгийнхан тэдний тоглолтыг тэсэн ядан хүлээж байсан нь түнч тодорхой харагдаж байлаа. Тоглолтын тасалбар хэдхэн минутын дотор борлуулагдаж дуусна үүнийг гэрчлэг биз. Мөн хамтлагийнхан шүтэн бишрэгчтэй баярлуулсан нэг зүйл бол Mick Jagger, Keith Richards, Charlie Watts, Ronnie Wood нараас гадна хамтлагийн хуучин гишүүд болох Bill Wyman, Mick Taylor нар хамтдаа тайзан дээр гарч ирсэн явдал байлаа. Ийхүү 20 жилийн дараа тэд дахин нэгдэж өөрсдийн гайхамшигтай тоглолтыг сонирхуулсан байна. Rolling Stones 50 тоглолт нь үнэхээр л үзэгчдийг гайхшруулж, алмааруулж, мөн баярлуулсан тоглолт болсон байна. Тэдний Лондон дахь тоглолт үүгээр дуусахгүй юм. Тэд 29-ний пүрэв гарагт дахин эх орондоо нэг тоглолт хийх юм байна. Харин эх сарын 8-ны өдөр Нью-Йоркт 13-15-нд Нью-Жерси мужийн Нью-Арк хотод тус тоглолтоо үзүүлж сонирхуулах юм байна. Лондон хотын гол худалдааны бүсүүдийн нэг Оксфорд гудамжинд өнгөрсөн амралтын өдрийг машингийн өдөр болгон зарласан байна. Энэхүү машингийн өдөр яг л зул сарын худалдааны улирал эхэлдэг байна. Тиймээс ч лондончууд жил бүр ямар нэг байдлаар энэ өдрийг онцгой өдөр болгон бүр тусгайд нь тэмдэглэж ирсэн. Энэ жилийн хувьд Лондонгийн зул сарын баярт онцгой уур амьсгалыг авчирсан уран бүтээлч бол Английн хүүгүүдийн McFly хамтлагийнхан байлаа. Хэдийгээр гадаа 11 сарын бороо орж байсан ч хүмүүс зул сарын бэлгээ авахын тулд үүнийг ч ажирахгүй доод тал нь 20 сая фунтыг зарцуулсан байх юм. Яг тэдний адил McFly хамтлагийнхан бороог анзааралгүй Оксфордын гудамжинд 3 ч уран бүтээлээ төлөвлөжээ. McFly хамтлагийнхнаас гадна олон ч олонний танил хүмүүс зул сарын худалдааны нээлтийн ажиллагаанд оролцсон байна. Тухайлбал Товигийн шоуны Джеймс Арганд нэгэн дэлгүүр дотор худалдан авагчдыг гайхшруулж байжээ. Өнөөдөр би энд ирж хүсэл биелүүлэх гэдэг ажиллагааны нэгэн хэсэг болж байна. Үнэхээр сэтгэл хөдлөсөн өдөр байна. Би McFly хамтлагийнхныг тайзан дээр танилцуулна. Бас өөрөө ч гэсэн дуулж сонирхуулах гэж байгаа. Өнөөдөр автомашингүй өдөр болж байна. Тэд худалдан авагчдад зориулан зарим замыг хаасан. Бид ч гэсэн тэгээсэй гэж хүсэж байсан. Худалдан авагчид бүгд баяртай байна. Хүн бүр энд ирж зул сарын бэлгээ худалдан авах боломжтой боллоо. Зул сарын худалдааг нээсэн McFly хамтлагийнхны талаар товч танилцуулахад 2004 онд 4 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байсан. Тэд анхныхаа дууг гаргаад дараа жил нь Brit Awards хүртэж байсан авьяаслаг уран бүтээлчд юм а. McFly хамтлагийнхан энэ зул сарын худалдааг нээж байгаагаас гадна өөр олон ч сайн дурын үйл ажиллагаанд оролцдог байна. За тэгвэл энэ үеэр Тайваны кино урлагийн шилдгийг шалруулах алтан хүлэг наадам болж өндөрлжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлсөн кино наадмаар тайванчууд шилдгүүд тодруулсан байна. Алтан хүлэг наадмын шилдэг киногоор их газрын хятадын Бээжингийн Blues кино шалгарчээ. Хэдийгээр энэхүү кино мэргэжлийн бус харин сонирхогчдыг өөртөө нэгтгэсэн мөртлөө ийм өндөр амжилт гаргасан Азийн кино ертөнцид нэлээд дөөлөн тариад байгаа юм байна.
1962 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа Тайваны кино урлагийн шилдгийн шилдэгүүдийг шалгаруулдаг Алтан хүлэг наадам саяхан болж өндөрлөн шилдэгэ шалгарууллаа. Наадмын шилдэг киногоор их газрын хятадын Бээжингийн блюз кино шалгарсан байна. Энэхүү кино шилдэг киноноос гадна шилдэг эвлүүлэг, шилдэг зураг авалт гэсэн 2 төрөлд нэр дэвшиж нийт 3 номинацид шилдэгээр шалгарч дээд шагналын эзэн болсон байна. Тус кинотой Хонконгийн дүрм журамгүй амьдрал кино өрсөлдөж шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин, шилдэг найруулагч, шилдэг кино зохиол гэсэн мөн л 3 шагналыг хүртсэн байна. Бээжингийн блюз кинонд найруулагч Гао Сюн Шу жүжигчдийн бага ихэвчлэн сонирхогчоор бүрдүүлсэн нь сонирхолтой байлаа. Алтан хүлэг наадмын шүүгчдэд баярлалаа. Юуны өмнө үнэхээр хэцүү ажлыг минь нугалж өгсөн зураг авалтын шагналыг өглөө. Жүжигчид маань камераар тэдний зургийг авахын тулд юу хийдгийг ч мэддэггүй сонирхогчд байсан. Харин эвлүүлэгчид маань бүх зүйлийг үргэлж өөрөөр хийж үзхийг хүсдэг байсан нь биднийг энэ амжилтанд хүргэсэн байх. Дүрм журамгүй амьдрал киногоор гол дүрийн эрэгтэй жүжигчний шагналыг хүртсэн Лао Чин Ван буюу Шон Лаогийн хувьд 28 жил телевиз дэлгэцийн урлагт хүчин зүтгэсэн чадварлаг уран бүтээлч юм. Тэрээр өмнө нь 1999 онд хохирогч киногоор Алтан хүлэг наадамд нэр дэвшиж байсан. Харин энэ удаад 2 дахь нэр дэвшиж амжилтанд хүрч чадлаа. Шүүгчдийн бүрэлдэхүүний Хонконгийн алдарт жүжигчин дуучин Энди Лао ахалсан байна. Тэрээр шилдэг жүжигчний шагналыг хүртсэн Шон Лаогийн дүрийг маш адармаатай дүр байсан хэмээн ярьсан байна. Шон Лаугийн бүтээсэн дүр бол бодит амьдрал дээр ямар нэгэн дүр эсгэх хэрэгтэй болсон хүний дүрэ. Тэр үргэлжил бусдын өмнө жүжиглж байдаг хүн. Би жүжигчин гэдэг утгаараа ингэж жүжиглэх нь ямар хэцүү гэдгийг ойлгож байна. Бусад шүүгчч гэсэн үүнийг хүлээн зөвшөөрсөн. Би өмнө нь Хонконгийн кино наадмуудад олон удаа нэр дэвшиж байлаа. Харин Алтан хүлэг наадамд одоо 2 дахь удаага нэр дэвшиж анх удаага шагнал хүртлээ. Тиймээс үнэхээр их баяртай байна. Харин шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг GF киногоор Тайваны залуу уран бүтээлч Гвэ Лун Мэй хүртсэн байна. Тэрээр энэ наадамд анх удаа нэр дэвшиж байгаа бөгөөд ийхүү анхныхаа тохиолдлоор амжилт гаргаж чаджээ. Гвэ Мэй энэ удаа Хаулей Bye Bye Hey гэд хятадын чадварлаг жүжигчтэй өрсөлдөж ийхүү ялалт байгуулсан учраас маш их баярлаж байсан нь зураглаачийн дунд бишигдэн үлдсэн байна. Тэр бүр шагналаа үнсэж баярлснаа илэрхийлсэн байлаа. Тэрээр энийх амжилтанд хүргэсэн эцэг эхтэй юуны өмнө талархлаа илэрхийлжээ. Эцэг эх маань кино урлагт анх ороход их сайхнаар хүлээж авч байсан. Би жүжигчин хүн гэдэг утгаараа хаяа нилээд муухай ашиглацдаг байсан. Эцэг эгч маань ч гэсэн үүнийг төвчж заримдаа миний дөрүүдийг үзэхгүй өнгөрөх тохиолдож байдаг. Тэд намайг дуртай зүйлсийг минь хэлхийг л хүсэж байсан. Ээж авдаа баярлаа гэж хэлмээр байна. Наадамд Тайваны оны шилдэг кино бүтээгчийн шагнал хэмээх нэгэн тусгай шагнал байдаг юм. Энэхүү тусгай шагналыг 25 настай хараагүй Тайваны хөгжимчин мөрөөдөө биелүүлж байгаа залуу уран бүтээлчийн талаар өгүүлсэн гэрэлт хүрхүү кинонд бүтээсэн дүрээрээ хүртсэн байна. Мөн наадмын хамгийн хүндтэй шагналыг кино урлагт гүйцэтгэсэн үүргийг нь үнэлэн Ахмад жүжигчин Ши Чунд гардуулан өгчээ. За харин тэгвэл манай өнөөдрийн зочин бол Өмнө Солонгосын алдар жүжигчин И Бён Хун. Тэрээр энэ онд хуурамч төрх кинонд тоглож нилээдгүйх амжилтыг араасаа дагуулж байгаа. Энэхүү кино нь Солонгосын хамгийн олон жилийн түүхтэй их хонх наадмын 23 номинацийн 15-д нь ялт байгуулж жинхэнэ аимшигтай амжилтыг үзүүлээд байгаа юм. Тэгвэл жүжигчин И Бён Хун саяхан Associated Press агентлагт ярилцлага өгсөн байна. Ингээд бидний сайн мэддгээр Инхагийн ярилцлагыг одоо бүгдээ хамтдаа хүлээн авч үзье. Өмнө Солонгосын Суперод жүжигчин И Бён Хуны тоглосон кино энэ жил дуйлан тарж байна. Хуурамч төр хэмээх энэхүү кинонд Солонгосын хамгийн олон жилийн түүхтэй их хонх наадмын 23 номинацийн 15-д нь ялалт байгуулжээ. Энэ бол жинхэнэ гайхамшиг юм. Тэгвэл жүжигчин И Бён Хун саяхан Associated Press Entertainment-д амжилтынхаа талаар ярилцлага өгчээ. Тэрээр хуурамч төр кинонд тоглож байх үед нь инэдмийн хэсэг их тохиолддог. Тэр нь хамгийн их наг нь зоож байсан гэж ярьж байлаа. Та бид жүжигчин И Бён Хуныг Инхагийн дүрээр нь сайн мэдхүлээ.
New Orleans-д G.I. Joe 2 киноны зураг авалтаа байхдаа энэ киноны зохиолыг анхудаа уншиж байсан. Зохиол нь надад маш их таалагдсан. Хөгжилтэй бас далд утга агуулгатай. Гэхдээ би инээдмийн хэсгээс нь баг зэрэг санаа зовж байлаа. Тэр хэсгийг нь тоглож чадна гэдэгтээ нэг л итгэлгүй байсан. Тиймээс кинон тоглох уу гэдгээ шийдэх гэж нэлээд удсан л та бараг л 2 сар болсон баг. Тэгээд эцэст нь зохиол нь гайхалтай байсан учраас тоглохоор шийдсэн маа. I was not sure that I could do the comic scenes. 당분간 네 곁에 올려줘야겠다. 사람 아주 제대로 쳐줬네. Хуурамч төрх кино наадмуудаас олон шагнал хүртхийн зэрэгцээ. Бокс офис нилээдгүй амжилт гаргаж байна. Lee Byung-hunны бүтээсэн дүр нь Joseon Ugsan-ы 15 дахь хаан Gwanhye гэгч юм байна. Тэрээр өөрийг нь хин нэгэн хорлох гэж байна хэмээн сэжиглэж байсан улмаас өөрийгөө хамгаалахын тулд өөртөөгөө ижил царайтай хүнийг олох даалгаврыг дотны зөвлөлтөд өгдөг. Дотны зөвлөх нь хаантайгаа ижил царайтай нэгэн алиалагчийг олж хааныхаа дүрд тоглодог байна. The Gwanghae, the real king. Хааны талаар хоёр өөрөөр ярьдаг л да. Улс төрөө дипломат төвшөнд олон сайн үйлсийг хийсэн учраас сайн хаан гэж үздэг. Гэхдээ бас хитрхи харгас байсан гэдэг утгаараа муу хаанч гэж ярьдаг юм. Тиймээс кинонд гарч байгаа хоёр дүрийг нэгтгэж чадвал тухайн үеийн Gwanghae хааны дүр гарч ирэх болно. I could figure the characters a little bit easier. You should be used to this after the second. Жүжигчин Lee Byung-hunны талаар сүүлийн үеийн мэдээлэл дуулгахад тэрээр Холливуудын домогч жүжигчин Bruce Willis, Helen Mirren нартай хамтран улаан киноны 2 дугаар ангийн зураг авалтанд орсон байна. Ийхүү дэлхийн хэмжээний алдартай жүжигчдтэй хамтран ажилласан талаараа тэрээр Yeah, of course. I was so Би энэ тухай сонсоод үнэхээр гайхшралд орсон. Тэд нар бол үнэхээр том одод. Тэд кино урлагт олон жил зүтгэж байгаа. Тиймээс тэдэнтэй уулзахаас өмнө баг зэрэг ажил байсан л та. Гэхдээ яг уулзсан чинь огтхон ч айх зүйлгүй тун сайхан хүмүүс байлаа. Ялангуяа Helen Mirren бишрмээр эмэгтэй шиг санагдсан. I was a little worried before I met him. 내 이제껏 비루하게 살아왔지만 2010 онд эхний анги нь гарч байсан улаан киноны 2 дугаар анги эх оны 8 дугаар сард нээлттэй хийхнэ. Киноны 2 дугаар ангид Lee Byung-hunаас гадна Catherine Zeta-Jones, Anthony Hopkins зэрэг чадварлаг жүжигчид нэгдэж байгаа юм байна. За үргэлжлүүлээд олон улсад өрнсөн сонирхолтой мэдээллүүдийг багцлан хүргэж байна. Кубын нийслэл Гавана хотод олон улсын нохойн шоу өнгөрсөн амралтын өдрүүдээр эхэлсэн байна. За Австралийн Сидней хотод Санта Клаусын хувцас өмсөн хүмүүс хүүхдийн төлөөх буйны арга хэмжээнд оролцжээ. Циркийн тэмээ замын хөдөлгөөнд саад учруулсан гэд эдгээр мэдээллийг одоо та бүхэн хүлээн авч үзсэн үү? Кубын нийслэл Гавана хотод олон улсын нохойн шоу өнгөрсөн амралтын өдрүүдэд эхэллээ. Шоу Гавана хотын метрополитен цэцэрлэгт хүрээлэнд 3 өдрийн турш үргэлжлэх юм байна. Куб, Венесуэл, Мексик, Порто Рико, Испани зэрэг орнуудаас 50 үйлдвэрийн нийт 245 нохой цуглжээ. Шоу халуун орны аралд гадаа халуун наран зохиогддог байна. Шоунд оролцохоор Англи, Америкийн нэгдсэн улсаас ирсэн хүмүүс нохойнуудыг өрсөлдүүлдэг гэдгийг мэдээгүй. Зүгээр л шоунд оролцохоор ирсэн гэдгийг хэлж байлаа. Кубд иргэдийнх нь сарын дундаж цалин ердөө 20 Америк доллар байдаг. Мөн нохойны хоол ховор үнэтэй байдаг байна. Гэтэл Кубд нохоонд хайртай хүмүүс олон байдаг бөгөөд нохоо тижээхийн тулд тодорхой зүйлсээ золиослох шаардлагатай байдаг байна. Нэг нохоо тижээхэд л 7 хоногт дунджаар 15 Америк доллар зарцуулдаг байна. Тиймээс хүссэн хүн бүр нохоо тижээх боломжгүй байдаг байна. Нохоогоо ихэвчлэн будаа, амтд төмс, хурганы толгой, загсны махаар хоолдог байна. Хэрвээ мөнгө олдвол өхрийн махаар ч хамаагүй хоолдог гин. Өөрөөр хэлбэл нохоонд нилээд анхаарал тавьдаг гэсэн үг. Ингэж сайн хоолсон нохоонууд нь энэхүү шоуны үеэр нилээд ширүүн тэмцэлтэн. Энэхүү тэмцээнийг улс төрийн асуудлууд ч дайран өнгөрч байжээ. 2000 онд Америкийн нэгдсэн улсын дипломат төлөөлөгч Гавана нэртэй нохоогоо оролцуулсан нь тэргүүн шагналыг хүртэж байсан байна. Гэвч 2001 онд Жорж Буш ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлснээс хойш Америкийн нэгдсэн улсын дипломат төлөөлөгчийг оролцуулаагүй байна. Дипломат төлөөлөгч таадалсан улс төрийн шалтгааны улмаас энэхүү тэмцээнд оролцуулахгүй байх нь шудраг бус хэмээн заргалцсны эцэст Афган анч Гавана нохой дахин оролцох боломжтой болжээ. Энэхүү шоу нь улиралд нэг удаа зохиогддог юм байна.
Өнгөрсөн 7 хоногт Австралийн Сидней хотод Санта Клаусын хувцас өмссөн мянган хүмүүс нэг дор цуглаж хүүхдийн төлөө буйны байгууллагад хандив цуглуулсан байна. Улаан цагаан хувцаар гангарсан олон бие халаахын тулд бүгд гудамжинд бүжгэлцгээжээ. Бие халаасныхаа дараа 5 км зайд гүйн уралцгаасан байна. Австралийн усан сэлгч Жеф Хойгл энэхүү уралдаанд оролцсон байлаа. Тэрээр хэдэн сарын өмнө их спорт оргисон ч энэхүү спортлог буйны ажиллагаанд нэгдсэн байна. Уралдаанд оролцогчдын бүртгэлийн хураамжийг бүгдийг хүүхдийн төлөөх байгууллага танилцуулах юм байна. Жил бүр уламжлалт болгон зохиогдож байгаа энэхүү арга хэмжээний үр дүнд өнгөрсөн жил 120 Австрали долларын хандив цуглуулж чаджээ. Зохион байгуулагчдын зүгээс энэ жил энэхүү хандив цуглуулж чадна гэж итгэж байгаагаа илэрхийлсэн байна. Калифорни мужийн Глендейл хотод нэгэн сонирхолтой шалтгааны улмаас замын төвчрэл үүсчээ. Циркийн жолоодлогоо алдсан тэмээ энэхүү төвчрлийн шалтгаан болсон байна. Орон нутгийн телевизийн сувгийн мэдээснээр тус тэмээ нь ах トゥ Рамосын циркээс зогтсон байна. Ах トゥ Рамос циркийн хамтран эзэмшигч Дуглас Рамосын хэлж байгаагаар хэн нэгэн тэмээг үргээснээс ийхүү циркийн майхны жижиг тусгаарлагчийг давж гудамж руу гарсан байна. Тэмээ зогтож байгаа зургийг Holyscope.com захин сайтын зураглаач Диана Мэдисон гэгч бичлэгт буулган авч амжжээ. Тэмээ ийхүү хотын дундуур давхиж байсан талаар үнэхээр солиотой байсан. Хүүхдүүд хашгиралдаж байлаа хэмээн ярьж байлаа. Эцэст нь циркийн дасгалжуулагчид нь шууган тарьсан атуулаад хэмээх тэмээг барьж авсан юм а. Атуулаад тэмээ нь өмнө нь хизээч ингэж зогтож байгаагүй юм байна. Бидэнтэй хамт байгаа танд маш их баярлалаа. Дэлхийн олон сая шүтэн бишрэгчтэй өөрийн бүтээсэн хөгжилтэй элэг хөшөөм дөрүүдээр татсаар ирсэн жүжигчин бол Канад гаралтай Америк жүжигчин Jim Carrey. Шигтгэн хөтөлбөр өнөөдрийн дугаартай Jim Carrey-г онцолж байгаамаа. Тиймээс бүгдээрээ Jim Carrey-г ертөнцөөр түр аялцгаая. Өөрийн олонч гайхамшигтай хүүхдээ элэг хөшөөм уран бүтээлүүдээрээ үзэгчдийн хамгийн хайртай жүжигчдийн нэг болсон Холливуудын шилдэг уран бүтээлч Jim Carrey түүнтэй хинч марахгүй зэ. Энэ бол 50 насны босхийг давж алгасан ноён Jim Carrey-г бид Mask, Амьтдын мөрдөгч Ace Ventura кинонд бүтээсэн дүрээр нь илүү сайн мэдэх билээ. James Eugene Jim Carrey 1962 онд Канадын Онтарио хотод хөгжимчин, нэгтлэн бодогчийн давхар мэргэжилтэй Percy Carey, Kathleen Oram Carey-гийн дөрөвдөх хүү болон мэндэлжээ. Франц, Ирланд гаралтай католик шашинтны гэр бүл өсөж төрсөн тэрээр 12 нас хүртлээр өөрийн ах эгч Джон, Патришия, Рита нартайгаа хамт Онтарио хотод тоглож өссөн. Алтан тавын эзэн их их хүмүүжлтэй томоотой нэгэн байсан гэдэг. Түүнийг 14 нас хүрэхэд нь гэр бүл нь Америк руу шилжин ирж Нью-Йорк хотод суурьшсан байна. Яг энэ үеэс эхэлж бага Jim урлаг татагдах болжээ. Нью-Йоркт ирсэнхээ дараа тэрээр христийн шашны католикчуудын сургуульд эсэж тэндээ 2 жил сурсны эцэст Agincourt-ийн коллежоор дамжиж Northview Heights ахлах сургууль шилжиж амжилттай суралцсан төгсжээ. 1980 он бол Jim Carrey-гийн хувьд карьераа анх удаа эхлүүлсэн хамгийн онцгой жил болж байсан юм. Тэрээр Элдершотын ахлах сургуулийн сурагч байхдаа тухайн үед залуусын дунд жинхэнэ од болж байсан халбагнууд хамтлагийг үүсгэн байгуулж байж тэрээр нэгэнтээ телевизийн ярилцлаганд орж явах үедээ ахлах сургуульд байсан үеэ өөрийн хамтлагийг хэрхэн байгуулж байсан мөн карьераа эхлүүлэхэд гол нөлөөлсөн зүйл нь түүний найз нөхөд байсан. Түүнд олон гайхалтай дурсамж үлдээсэн гэдгийг удтал ярьж байсан юм. Өөрийн бүдүүлэгдүү нарганаараа олон ч хүнийг эвгүй байдалд оруулж заримийнх нь бүр элхий хөшөөх төгтөг тэрээр бүтэн 32 жилийн турш кино урлаг зүтгэхтэй Golden Globe Awards 4 удаа нэр дэвшиж 2 удаа дээд шагналыг нь хүртснээрээ дэлхийд дахна өөрийгөө яг хинбэ гэдгийг харуулж байсан юм. Jim Carrey анх 1990 онд амьдралын өнгө хэмээх Америкийн телевизийн цуврал кинонд туслах дүр бүтээж дэлгэцийн уран бүтээлийнхээ гарааг эхэлж байсан. Түүний дараа хэсэг хугацаанд үрдэн муутай ажиллаж байгаад 1994 онд Амьтдын мөрдөгч Ace Ventura кинонд гол дүр бүтээж олон нийтэд танигдсан бөгөөд тусандаа Mask дараа нь 1995 онд Ace Ventura киноныхаа 2 дугаар ангид тоглосон нь түүнийг дан ганц Холливуудад төдийгүй дэлхийд дахна алдар хүнд
амтан түгэх эхлэлийг тавьж байжээ. Үүнийхээ дараа 1997 онд хүүхэдтэй худлаа ярьж чаддаггүй юм уу эцгийн дүрийг харуулсан худалч кинонда тоглосон нь түүнийг алдарт савар гарт гэж нэрлэгдэхэд хүргэж байсан юм а. Энэхүү кинон түүнд Golden Globe Awards кино урлагийн дээд чагнал гардуулах ёслол өөрийн гэсэн орон зайг бүрдүүлж байр сууриа тогтооход хүргэсэн байна. Түүнийг энэ ёслолоос шилдэг эрэгтэй жүжигчин номинацид тэргүүлж дахин 2 шагнал хүртэхэд хүргэсэн бас нэг кино нь бол 1998 онд гарсан Truman Show, 1999 онд гарсан Саран дээр хүн кинонууд байлаа. Харин 2000 онд тэрээр анх 1950-ад оны үед үзэгч хүүхдүүдийн хүртэл болж байсан Grinch зул сарыг хулгайлсан нь хүүхэлдэйн уран зөгнөлт кино хувилбар тоглож байсан. Гэхдээ тэр үед Grinch-ийн ногоон багнаар Jim Carrey байна гэж хинч төсөөлөөгүй гэдгээ. Тэгвэл түүнээсээ яг 3 жилийн дараа тэрээр Америкийн кино ертөнцид жинхэнэ бөмбөг тесэлсэн Бурхны хөгжилтэй элчийн дүрийг бүтээдэг Бүхнийг чадагч Брюс кинонд тоглож байжээ. Jim Carrey Бүхнийг чадагч Брюс киноныхаа дараа яг 2 жил тутамд шинэ кинон тоглож тэр нь ч бокс оффист үргэлж тэргүүлдэг нэг тийм заншил тогтсон байж. Тухайлбал 2005 онд Dick Jane 2-ын хөгжилтэй явдал, Yes Man, Зул сарын дуулал, анимашн уран бүтээл, мөн хамгийн сүүлд 2011 онд ноён Popper-ийн оцон шоунууд кинонуудыг дурдж болох юм. Түүний хувийн амьдралаас нь цохос дурдвал Jim Carrey Орос бүсгүй Анастасия Биткинада гэрлэх гэж байгаа. Энэ нь өнгөрсөн 1-р сард болсон 50 насных нь ойн баяраар тодорхой болсон тухай шуугж байсан юм а. Тэрээр урд нь 2 удаа гэрлэж байсан. Анхных нь эхнэр Холливуудын жүжигчин байсан. Comedy Store клубын зөөгч Melissa Umar байжээ. 1987 онд гэрэлсэн хосууд 1995 онд хоёр тийш болох хүртлээр Jane хэмээх охинтойгоо гурван аз жаргалтай гэр бүлийн нэгт тооцогддог байжээ. Гайхалтай нь Carrey, Umar нар ямар шалтгаанаар салсан нь одоо хүртэл тодорхойгүй нууц хэвээрээ байдаг байна. Харин хоёр дахь эхнэр нь жүжигчин Lauren Holly байлаа. Түүнтэй 1996 онд Dumb Dumpster 2 кинонд хамтран тоглож байхдаа дотносож хосууд 2000-ад оны ихэнх үеийг хүртэл хамтран амьдарч байжээ. Тэдний салалт ч мөн одоогоор тодорхойгүй хിവэр байгаа юм. Гэхдээ папараццууд түүний өмнөх бүх салалт зөвхөн Jim-с өөрөөс нь болсон гэж таамагладаг юм байна. Яагаад таамагладаг гэсэн бэ гэхээр тэрээр хувийн амьдралаа олон нийтээс маш их нууцлалттай холбоотой юм байна. Ийм учраас л ноён Jim Carrey нь папараццуудын хувьд жинхэнэ хатуу самар гэдэг хочтой болжээ. Jim Carrey-гийн охин 1987 онд төрсэн Jane Erin Carrey Америкийн шүтэн шоунд оролцож байсан. Охиныхоо тухай алдарт жүжигчин маань нилээд хожуу бүр 2010 онд Twitter-ээр дамжуулж олон нийтэд танилцуулж байсан. Тэр үедээ сэтгэлний хөдөлсөн бололтой охин нь хүүтэй болсон гэсэн мэдээллийг олон нийтэд мэдээлж орхисон байна. Энэ нь түүнийг ямар сонин хүн бэ гэдгийг бэлгнээ илэрхийлж байсан гэж тухайн үед Twitter-чид шуугиж байлаа. Jim Carrey нэгэн турлагтай холбогдсон болохоор өөрийнхөө гэр бүлийгч гэсэн урлагийн хүмүүсээр бүрдүүлэхийг хүсдэг тухайга өмнө нь ярьж байсан юм. Яг үүнийг нь биелүүлэх гэсэн шиг Jane Erin охин нь 2008 онд хөгжимчин Alex Santanaтай гэр бүл болж байсан юм. Jim Carrey ч ач хүүдэ Jackson Riley Santana гэдэг нэр хайрлаж байжээ. Jim Carrey яг одоо төрлөх Ontario хотынхон Richmond Hill шинжлэх ухааны сорилын газартаа шинэхэн төсөл дээр ажиллаж байгаа гэсэн. Мэдээж уран бүтээлээ яаж орхиж зөргөлөх вэ? Тэр эх 2013 онд Buurt шидэж чулуу, Kick-Ass 2, Dumb Dumber-ын 2 дугаар анги, Loomis Fargo кино болон Хараад идсэн Yankwood мюзиклд гол дүр бүтээхээр ажиллаж байгаа юм байна. Тэр бол Jim Carrey, өөр хэн ч бишээ. Тэр бол жинхэнэ гайхамшиг өөр юугүй. Jim Carrey дамжилт үсэд өнөөдрийн шигтгэн хөтөлбөрөөр жаргай хөтөлбөртэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Монгол телевизийн мэдээний албанаас бэлтгэн хүргэдэг шигтгэн entertainment мэдээллийн хөтөлбөрийн энэ өдрийн дугаар яг энэ түрээд өндөрлөж байна. Баяртай үзэгчтэй.